сайн байна найзуудаа, энэ удаагийн маань дугаараар LeBron James буюу King James орж байна. 2 м 3 см өндөртөө 113 кг жинтэй энэ булчингийн мангасны хоолны дэглэм болон бэлтгэлийг та бүхэн танилцуулахгүй байж чадсангүй. Ингээд дараагийн дугаараар ямар тамирчныг оруулахыг та шийдэж болно. Инхийн тул комент үлдээгээрэй. За ингээд эхлэе. 15-аас дээш сезон дээд зэргийн үзүүлэлтээр тоглож сагсан бөмбөгийн бүхий л рекордыг эвдэж байгаа тэрээр сайн дарс шиг жил ирэх тусам сайжирч байна. Түүний бэлтгэлийн нууц юу вэ? Түүний энэ мангас шиг ирж хүч яагаад буурахгүй байна вэ? 113 кг гэдэг бол дундаж өндөр зэрэглэлийн бодигийн дамжтын масс. Гэхдээ энэ масс бол дээд зэргийн ажиллах чадвартай, хүчтэй, тесрэлттэй булчингийн масс юм. LeBron талбай дээр 32 км/цагаас дээш хурд гаргаж чаддаг. Мөн дээшээ өсрэлт нь мэргэжлийн сагсан бөмбөгчд дундаа эхний тавд ордог байна. LeBron талбай нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл 9 алхдаг. Энэ багийн дундаж тамирчид 13 алхдаг. Энийг шалгаж үзсэн эгэл хүмүүс бид 20 орчим алхах юм байна лээ. Сагсан бөмбөгийн хаан LeBron James Smith-ийн төхөөрөмжөнд болон штангтаа суух туртай. Мөн тэнцвэрийн бэлтгэлд багагүй цаг зав зарцуулдаг. Түүний жин 120 кг хүрж байсан боловч спортын шинжээчид энэ жин түүний өвдөгний үенд муугаар нөлөөлөх магадлал өндөр байсан болохоор жингээ буулгаж 10 кг булчин масс хассан байна. Та бүхэн боддоо бид бүгдийн чадан ядан нэмдэг хайр массыг ингэж хаях гэжтэй. Ингэснээр тэрээр өвдгөндөө ирэх ачааллыг тодорхой хэмжээнд хүртэл бууруулж чаджээ. LeBron зөвхөн хүчний болон сагсны бэлтгэл хийдэггүй, бэлтгэлээ төрөлжүүлж биеэ бүх чиглэлд хөгжүүлдэг. Эдгээр дасгалууд нь динамик статик дасгалууд байдаг. Мөн булчингийн сонголт болон уян хатан сайжруулах дасгалууд ч орно. Маш шаргуу олон цагийн бэлтгэл хийдэг LeBron булчингаа нөхөн сэргээхэд цагаа харамгүй зарцуулдаг байна. Булчин суллах массаж, мөстөө ван, крио камер, баро камер. Баро камер бол агаарын даралтаас их, нэг бол бага даралт үүсгдэг камер. Харин крио камер бол хасахтайваас 170 градус хүртэл хөргөх чадвартай хийн камер. Сагсан бөмбөгийн оддоос илүү удаан тоглосон ирнэ бараг бэртэл авдаггүй тамирч байна. Спортын болон анагаахын шинжилгээ ухааны хөгжил дэвшлийн ачаар мөн өөрийн чанга хатуу дэглэм барих чадвар, зогсоо загвар хөдөлмөрч зан түүний энэ спортын олон жилийн ноёрхлынх нь нууцсан юм. Тэрээр нөхөн сэргээх хэмжлэгээндээ бараг 1.5 сая Америк доллар жил болгон зарцуулдаг. Мэдээж энэ бол маш их мөнгө. За харин одоо түүний хоолны дэглэмийг та бүхэн танилцуулъя. Өглөөг спортын нэмэлт болох глютамин болон цэвэр усаар эхлүүлж байна. За өөрөөр 6.25-д нэг ширхэг бүхэл үрийн бов, халбах самрын тос, өөх тосгүй арц, гүзээлзэн, витамин, минералын комплекс. 9.25-д уурганы коктейл, найрлаганд нь уураг, жүржин шүүс, банан, өөх тосгүй сүв. Өдрийн хоолнд рост бифтэй сэндвич. Рост биф гэдэг нь шарх шүүгэнд болгосон үхрийн махыг хэлдэг. Найрлаганд нь 120 г рост биф, салаатны навч, нэг ширхэг бондор, чеддер бяцлаг, 2 албаг горчиц. За үүнийг 120 мл сүүгээр даруулж идэж байна. 14:30-д мюсли бичээ, коктейл, найрлаганд нь нэрс, алим, бор сахар, йогурт, сүв. Бэлтгэлийн өмнө хагас литр цэвэр ус BCA. Бэлтгэлийн дундуур цэвэр ус 18:30-д 1 аяг гүзээлзэн, 1 аяг йогурт. Уурганы коктейл, найрлаганд нь уурга креатин, халбаг зүгийн бал, 280 мл сүв, жүржин шүүс. Хамгийн сүүлийн хоол 20 цаг 30 минутанд терияки дахиа. Найрлаганд нь 90 г дахианы зэжмах, терияки соус, хагас аяг будаа, уух юм, цэвэр ус. Нийт илчлэгийн хэмжээ 3117 ккал, нийт уур 206, нүүрс ус 431, өөх тос 63 г тус болж байна. За LeBron-ы дэглэм бол өөх тос багтаа нүүрсээр баялаг дэглэм байна. За энэ дэглэмийг булчингийн масс нэмж байгаа залуучууд барихад маш тохиромжтой санагдаж байна. Харин LeBron-ы хувьд энэхүү дэглэм нь түүнийг нэг формд буюу 113 кг-нд барьдаг дэглэм гэсэн үг. За би та бүхэнд өмнөх нийтлэлтэд хэлж байсан. Хэрвээ та body fitness-ийн тэмцээн уралдаанд оролцдоггүй бол бодибилдингийн спортыг давхар тулааны спорттой хослуулах хэрэгтэй гэж. Гой биехаа одоо цагт мод болж байгаа ч гэсэн бодибилдинг бол спорт гэхэд маш хэцүү. Гоо сайхны тэмцээн гэвэл илүү ойрхон. Аль нэг булчингаа илүү гоё харагдуулах гэж зааланд явах нь эрэгтэй хүний хийдэг зүйл мөн гэж үү? Зовж ургуулсан булчингаа илүү ажиллах чадвар, төсвөр хүчтэй болгож спортод ашиглах гэж ойлгуулахыг хичээсэн юм. Спортын төлөө спортоор хичээллэх хэрэгтэй. За баг зэрэг сэдвээсээ хазаачглаа. Түүхэнд хамгийн атлетик, тесрэлтийн хүчтэй сагсчин. Сагсан бөмбөгийн үнэлэхүй гайхамшиг. Тэрээр багтаа маш хэцүү амьдралыг туулсан ч одоо дэлхийн хамгийн алдартай тамирчин болж чадсан байна. 15 жил тасралтгүй сагсан бөмбөг тоглосон ч өшөө хичнээн рекорд хийдэж хизээ зодог дайлахыг бурхан л мэдэх ба. За хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Дараагийн удаа яаж булчин масс нэмэх вэ гэсэн сэдвээр орох болно.
Ингээд түр уулзтлаа, баяртай. Falling too fast to prepare for this. Tripping in the world could be dangerous. Everybody circling as vultures. Negative, nepotist. Everybody waiting for the fall of man. Everybody praying for the end of times. Everybody hoping they could be the one. I was born to run, I was born for this. Whip, whip, run me like a racehorse. Pull me like a ripcord. Break me down and build me up. I wanna be the slip, slip. Word upon your lip, lip. Rather that you rip, rip. Break me down and build me up. Whatever it takes. Feeling miserable, always hanging on to the visual. I wanna be invisible, looking at my years like I'm martyrdom. Everybody needs to be a part of them. Never be enough from the prodigal son. I was born to run, I was born for this. Whip, whip, run me like a racehorse. Pull me like a ripcord. Break me down and build me up. I wanna be the slip, slip. Word upon your lip, lip. Rather that you rip, rip. Break me down and build me up. Whatever it takes. Hypocritical, egotistical, don't wanna be the parenthetical, hypothetical, working under something that I'm proud of, out of the box, an epoxy to the world and the vision we've lost. I'm an apostrophe, I'm just a symbol to remind you that there's more to see. I'm just a product of the system of catastrophe, and yet a masterpiece, and yet I'm half diseased. And when I am deceased, at least I go down to the grave and die happily, and leave the body of my soul to be a part of me. I do what it takes, whatever it takes. Cause I love the adrenaline in my veins. I do whatever it takes. Cause I love how it feels when I break the chains. Whatever it takes. Yeah, take me to the top. I'm ready for whatever it takes. Cause I love the adrenaline in my veins. I do what it takes.